Сайн байцгааны эрхэм үзэгчдээ саяны телевизийн оргилзааг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургач үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Өнөөдөр Ховд их сургуулийн Баяуулгийн салбар сургуулийн хурлын танхимд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зорилттой бүлгийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаанд тэмцээн урамшууллын үйл ажиллагаа мөн ярилцлага хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулах зорилгоор аймгийн төвийн болон сумдын хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болсон 50 хүүхдэд гэр бүлийн гишүүд бүр ад жаргалтай сэдвийн хүрээнд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Норвегийн тусламжийн байгууллага хамтран зохион байгуулж байна. За сайн байцгаана уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч аймгийн төвөөс болон 13 сумаас хүрэлцэн ирсэн зорилт бүлгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилье. Удахгүй болох гэж байгаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүл хүүхэд залуучуудын газар Норвегийн тусламжийн байгууллагын зорилт бүлгийн хөгжлийг дэмжих төслийн хамт олонтой хамтран хүүхэд гэр бүлийн гишүүн бүр аз жаргалтай өдөрлөгийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Монгол улсаас хүүхдэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэн сайн мэдж байгаа. Түүний нэг жишээ нь бол 2019-2020 оныг хүүхэд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар хүүхэд хамгаалтын жил болгон зарласан билээ. Энэ асуудлын хүрээнд Монгол улсаас олон талт арга хэмжээ явуулж байгаа. Сар болгон хүүхдэд чиглэсэн төрөлбөрийн хэлбэр үйл ажиллагаа бас явуулж байгаа. Энэ 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан 6 дугаар сарын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зөв тусгал хүүхд хамгааллын хөтөлбөрөнд аяныг 1 сарын аяныг бас явуулж байгааг та бүхэнд бас хэлэхэд татаа байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүүхдүүд та бүхэнд амжилт хүсье. Та нар өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож нэг өдрийг бидэнтэй хамт хөгжөлтэй өнгөрүүлээрэй. Удахгүй болох гэж байгаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг та бүхэнд дахин дэвшүүлье. Та бүхэнд баярлалаа. Хэрвээ та бүхэнд ямар нэг асуудал тулгарвал манай гэр бүл хүүхэд залуучуудын газарт хандаж болон манай байгууллагад зорилттой бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Та бүхний асуудлыг хариуцдаг мэргэжил бас тус байгууллагад ажиллаж байгаа. Та бүхэн энийг сайн мэдж байгаа гэж бодож байна. Тийм учраас одоо та бүхний өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Сәлеметсіздер ме? Қайырлы таң. Сіздерді осында көргеніме қуаныштамын. Әсіресе осында балалармен кезіккеніме қатты қуаныштамын. Бұл күн сіздер үшін арналған күн. Сіздердің кейбіреулеріңіз сонау алыстан біздің осы ұйымдастырып отырған іс-шарамызға қатысып келгендеріңізге көптен көп рахмет айтамын. Арнайы уақыттарыңызды бөліп келгендеріңізге көп алғыс. Бүгін біз сіздермен бірге сурет сызып бәріміз жарысқа қатысамыз, түскі тамақтанамыз, сосын соңына қарай сіздермен бірге талқылау жүргіземіз. Барлығымыз бұл күнді көңілді өткізуге үндеймін. Және де күннің соңына қарай жүрілетін талқылауға сіздер үшін біздің жоба тарапынан не істелу қажет, не істелсін деп ойлайсыздар. Балалар сіздер ойларыңызды ашық жеткізіп, бізбен ой саналарыңызды бөліседі дегенге сенімім зор. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөдөлмөр эрхлэх сангаас нийт 6 хөдөлмөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг зарлаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 15-аас 34 насны хуваарай гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуучуудыг хамруулах юм байна. Тухайн хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй залуучууд өмнө нь манай аймагт хийгдээгүй бизнес эсвэл хурдан хөгжих бизнес санааг дэвшүүлсэн байх шаардлагатай байна.
Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд 3 хоногийн сургалт зохион байгуулагдахаар төлөвлөгдөд байна. За өнөөдөр мэндийг хүргэе. За манай хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас залуучдын хөдөлмөр эрхлэлийг дэмжих чиглэлээр хөдөлмөр эрхлэлт дэмжих зангаас 6 хөтөлбөрөөс хэрэгжиж байгаа. Тэрний нэг нь залуучдын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр маань одоогоор зарласан байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор 15-34 насны хуваарай бизнес одоо гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуучуудыг хамруулах байгаа. Тэгээд хамгийн гол нь залуучууд маань болохоор аймагтаа өмнө байгаагүй тийм шинэлэг бизнес санаатай байх хэвээр. Эсвэл өөрсдөө ингээд бизнес үйл ажиллагаа явуулж байгаа бол бусдаас нэг онцлог тийм үйлдвэрлэл үйлчлэгийн бусдаас нэг онцлог байх хэвээр гэсэн тийм гарааны бизнес гэдэг нь өөрөө тийм утгатай бизнес байгаа. Тэгээд хамгийн гол нь залуучууд болохоор бизнес эрхлээгүй байсан ч гэсэн эрхлэх хүсэлтэй залуучуудын хувьд энэ арга хэмжээнд оролцох боломжтой байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд болохоор эхлээд болохоор 3 хоногийн сургалт явагдана. Энэ сургалт болохоор нэг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стартап weekend арга хэмжээ байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд болохоор Улаанбаатараас яг сургалтын эрэхтэй стартап Монголиа төрийн бас байгууллага маань ирээд зөвлөх багш нартайгаа ментортойгоо ирээд залуучуудад зөвлөгөө өгөөд бизнесийн цаашдаа яаж хөгжүүлэх үү, тухайн бизнесээ одоо яаж зах зээлд одоо яг эдийн засагт өгөөжтэй бизнес болох уу гэдэг талаараа зөвлөгөө өгөөд залуучуудаа сургалтын явцдаа болохоор өөрсдийнхээ төслийг боловсруулан хоорондоо оролцох байгаа. Тэгээд тухайн үедээ залуучууд маань өөрсдөө багаараа оролцож болно. Эсвэл тухайн оролцсон залуучуудаас багаа бүр төлээд энэ арга хэмжээнд оролцох боломжтой байгаа. За тэгээд арга хэмжээний хүрээнд болохоор сүүлийн өдөр нь манай хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас томилсон ажлын хэсэг маань одоо залуучуудын донд нөгөө сургалтын явцдаа өөрсдийнхөө бизнесийг хөгжүүлсэн нөгөө бизнес санаануудаа хоорондоо оролдоод тэгээд эхний 15 байрт орсон бүлэгт болохоор нэг бүлэгт нь 10 хүртэл сая төгрөгийн 3 жилийн хугацаанд хүүгөө зээлэх боломжтой ийм арга хэмжээ байгаа. Тэгээд энэ арга хэмжээний бүртгэл болохоор ерөнхийдөө 10 хоногийн өмнө зарласан байгаа. Тэгээд одоогоор бүртгэл явагдаж байна. Тэгээд өнгөрсөн жилд болохоор нэг бүртгэл нь онлайнаар явагдсан бол энэ жилийн хувьд болохоор бид нар өөрсдөө ингэж хөдөлмөр халамж үйлчлэгээний газар бүртгэж байгаа. Сүүлийн үед айл өрх албан байгууллагын цахилгааны төлбөр 2 дахин нэмэгдэж гарч байгаа гэсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу цахилгааны үнэ тарифын талаар өнөөдөр аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас тодрууллаа. Эрчим хүч сүүлийн 3 сарын хугацаанд сар болгон 3 төгрөг нийтдээ 9 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн энэ 5 сарын эхээр манай аймагт тарван тахал өвчин гарсаар хууль хорой тогтоосон бөгөөд энэ үед нийт аж ахуйн нэгж албан байгууллага томоохон зах худалдааны төвүүдэд хорой тогтоосон болохоор туулар хийх хугацаа хийгдээг байна. Одоогоор цахилгааны төлбөр айл өрхөд 1 кВт нь 118 төгрөг, харин аж ахуйн нэгж байгууллагууд 159 төгрөгөөр төлдөг байна. Манай улс бусад орнуудтай харьцуулахад хамгийн бага нэгжээр цахилгааны төлбөр төлдөгөөс гадна нэг сард гарсан төлбөрийн 50%-ийг улсаас хөнгөлдөг байна. Ийм болон бусад төрлийн мэдээллийг цахилгаан шугам сүлжээний газрын цахим хуудсанд орж кодоо хийснээр сүүлийн 10 жилийн мэдээллийг харах бүрэн боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг алных нь мэдээллээ. Манай цахилгаан эрчим хэрэгжиж та бүхэн өнөөдрийн мэндийг хүргье. За сүүлийн үед энэ ард иргэдэд хэрэгжтээс гарч байгаа цахилгаан эрчим хүч үн тарифтай холбоотой гомдолтой бид нар хэдхэн тайлбар өгөх гэсэн. За манай эрчим хүчний сүүлийн энэ 3 сард сар болон 3 төгрөгөөр нийтдээ 9 төгрөг нэмэгдсэн байгаа. Гэхдээ үүнийг бол энэ тооцооны програмыг бол төвөөр судалж хийдэг учраас эхний сард нэг удаа 3 төгрөгөөр сүүлийн сард 6 төгрөгөөр ингэж хоёр удаа нэмэгдсэн. Нийтдээ 9 төгрөг нэмэгдсэн төв гарч байгаа. Үүнээс гадна энэ 5 сард нийтдээ өнгөрсөн 4 сард хэрэгсэн цахилгааны эрчим 5 сард бичиж гардаг. Энэ 5 сар хэрэгс гарсан төлбөр минь их гарлаа гэсэн гомдол гарсан. Үүнтэй болоороо бид нар энэ дэр энэ борлуулалтын ална суулаа хийж үзэхэд өнгөрсөн 5 сарын ихэр аймаг дээр нэг тарван тахлын өвчнөд 20 цэр хөл хорой тогтоосон байгаа. Энэ үед нийт одоо аж ахуйн нэгж байгууллагууд нийтээр
ажиллах газрууд заах үйлчлэгийн газар хаацсан байгаа. Үүнтэй холбоотой бид нар энэ цахилгаан эрчим хүчний тоолборын заал тавих ажиллагааг дур зогсоосон байсан холбоороо 20 сартай холбоотой. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор манай заал тавих ажил 5-7 хоногор хойшлогдож авагдсан байна. Энэ шалтгаанаар тэр тухайн хэрэглэгчийн өмнөх 5 сард хэрэглэсэн 4 сард хэрэглэсэн 30 оны сахилгаан дээр жишээ 5 сарын тэр ороод хожигдож авахулсан 5-6 хоног чинь 7 оны сахилгаан нэмэгдэж гарсантай холбоотой бид нар сахилгааны нэмэгдэж гарсан гэсэн төрөөд байгаа. Энэ бол бид нар яг дараа сард одоо 6 сарын 1-ээс өнгөрсөн 5 сар хэрэглэсэн сахилгааны хүчит хийгдэн энэ үед тэр зөөрөнд гарч ирж харагдах ёстой. Энэ хоёр шалтгаанаас өөрөө бид нар нэмэгдэх шалтгаан гараагүй гэж бодож байгаа. Бидний зүгээс ямар нэг шалтгаанаар болно юугаар өөрсдийн дураараа бид нар цахилгааны үнийг нэг төгрөг нэг мөнгөөрч нэмэх хэрэг байдаг юм уу? Нэгдүгээр төрчмөс зохицлох ороод өгөөс ирсэн тогтоолын шийдвэрийн дагуу нэмнэ. Хоёрдугаар энэ тогтоолын шийдвэрийн дагуу үнд програм дээр санхүүгийн програм дээр хийх өөрчлөлтийг төгөөс SM гэж компани бол програм тэднийг төлбөртөөр бид нар хийж үйлчлдэг. Энэ бол одоо яг манай энэ борлуулалтын програм ашиглаж байгаа манай улстай 11 аймаг байгаа. 11 аймаг дээр програм нийжлэхэн санхүү. Энд нэг зэрэг өөрчлөлт болгоос нэг аймгийн нэг байгууллагын хүсэл төрний програмд дураараа өөрчлөлт хийдэг юм. Ийм л энэ дэр бол манай байгууллага дээр зарим хүмүүсийн хэлдгээрээ энэ алданг тутсан маань алдаглаа манад нэмжчихсэн маань гэсэн гомдол тийм асуудал байхгүй гэдэг бид энд харамсалтай мэдэгдмээр байна. Нийт манай аймгийн хэмжээнд бол яг хуу 15,000 хэрэглэгчтэй. Үүнээс 7,000 аймгийн төвдөр бус нэг 500-аад аж ахуйн нэгж байгууллагыг бусд нь сумын төвд 13 сум багийн төвд байгаа нийт 15,000 хэрэглэгчтэй бид нар цахилгаан түгээх хангах тараадаг. Ахгүй хэрэглэгчд бол өмнө 1 кВт цахилгааны нөтгөгөр 86 төгрөг 80 мөнгө байсан. Одоо бол энэ чинь 9 төгрөг нэмэгдээд 95 төгрөг 80 мөнгө болсон байгаа. Энэ чинь нөтгөө үншилтэй за нөт нэмэгдэнэ. Ингээд бид нар цаашдаа бол энэ хэрэглэгчнийг анхааруулж хэлэхэд манай байгууллагын Өлгий Төвөкс MX сайт байгаа. Энэ сайтаар хэрэглэгч бол ороод өөрийнхөө сахилгаан хэрэглэгчийн дэвтэр дээр код байгаа хувь. Манай энэ цахилгааны мэдээлэл очлог мессеж очлог утасны дугаар байгаа. Энэ утасны дугаар код 2-оор ороод өөрийнхөө сүүлийн 10 жилийн бүх мэдээлэл авч болно. Цаад хэрэглэсэн цахилгаан энэ дотор ямар нэг нэмэгдэл ямар зардал байна, тэр нөт татвар дээр ямар мөнгө төлж байгаа юм байна. Жишээлбэл тэр суур хамж гэж юу байна, цэргэд ирч хүч дэмжих тариф гэж бүх задрыг харж бол сүүлийн 10 жилээс сар болгоно гарч болно. Тэгээд өнгөрсөн сарын хэрэглэгээ энэ сарын хэрэглээ гарч сүүлж жилийн ихэнх заалт одоогийн заалт гэдэг бүдийг хянаж болно. Зарим хүмүүс одоо манайд ингэж гомдлоо харагдaltaа бид нар товлорыг өндөрт байр суусан байна. Энийг гэрдээ тавьж болдгоо мүү бид нар товлорын заалт гарч чадахгүй байна гэдэг. Энд бол шууд хэлэхэд бид нарт гэрт тавьж болохгүй. Энэ бол далаад өнөөс гэрт тавьж ирсэн хулгай ихтэй, алдгал ихтэй болоод ирээд орчин үеийн товлорыг бид нар өндөрт байрлуулсан. Гэхдээ товлорын заалтаа иргэн бүр нэг удаа бид нар зургийг авчигээд жилдээ нэг удаа хянаж явах боломжтой. Нэг зургийг авахулаад товлорын заалт нэг жилийн турш авсан заалтаа өөрөө тосоод нэг авахулаад. За би жилдээ нийтдээ 2000 кВт хэрэглэсэн байна. Тэдэнд төлөх ёстойгоо төлсөн байна. Илүү өчсөн бол тэнцэс гараад ирнэ. Тийм учраас дээр үех шиг нэг байсаагч одоо ажилтнанд төлбөр өгдөд тэр хүн хувийн сонирхлоор тухайн нэмж ямар нэг сонирхол бай. Ягаад гэвэл тэр тухайн ажилтнанд тэр тухайн сан төлбөр гэж өгдөггүй учраас тэрний илүү өчиг тэр заалт товлорын заалт авч байгаа ажилтнанд манай мониторд илүү өчтгээд урамшуул олохгүй. Тийм ямар сонирхол учраас тэр тухайн хүний алдаанаас гарч бичих болохос илүү өчигтэнд ямар сонирхол байхгүй гэж хэлмээр байна. Хоёрдугаар сая хэлдэ бид нар энэ өнгөрсөн 17 оноос манай тухайлт товлор гэж тавьж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар бид нар энэ голын сан ИС 6 10 дараа багт бол 2500 товлор тавьж эхэлсэн. Энэ товлорын заалтыг бол бид нар ерөөсөө хүний хүчнээс хамаарахгүй бид нар офис дээр суулж байгаа шууд энэ алсаас компьютер дээрээс заалтыг авч бичилдээ хийж илгээдэг. Таслалцаа бүгд энд хийж болох хүний нэг алдаа орцод алдаа гарахгүй байна.
Хоёрдугаарт бол энэ хол төлөв хэрэгслийн аюулт болохоор чинь бид нар нэгдүгээр толгойн хажууд хамгаалах автомат хэрэгслээ тавьсан байгаа. Хоёрдугаар бид нар айд өрхөд өөртөө төлбөртэйгээр тавьж өгөө толгор автомат таслах яваар хангасан. Энийн үрдээ хараад байхад үед нь бидний энэ хол толгор тавьсан аюултад жилд гарсан дуудлага юм. Нөгөө хол толгор тавигдаг аюултаа харьцуулахад одоо 6 дахин бага байна. Зөвхөн тэр 6 эсрэг багт багт холдол тавигдсан горолыг харахад жилдээ сонирхоход жилдээ 15 удаа дуудлага гарсан байна. Гэмтлийн. Өөрөөр дуудлага гарахгүй байх гэсэн үг. Гэрт нь автомат тавьснараа тэр гэрт нөр нь гэмтэл гардаг өөрөөр тасраад тэр чин за энэс болоо гэж тэр гэмтээ өө зайрлагаад автомат залгаж аваад тэгээд манай дуудлага өгөхгүйгээр сахилгаанаар хангаж явж боломжтой. Цааш бус хэрэгжтэй хэлээд бид нар нэгнээ толгор дээр нь автомат байгаа чинь яг тийм автоматыг гэртээ тавьчихвал бид нар дараа нь тэр тог тасрлаа гэмтэл гарлаа гэхэд одоо бид чинь хэрэг дарахгүй өөртөө ч гэсэн сахилгаанаар удаан хугацаа тасрах явдал гарахгүй байхыг би анхааруулж хэлмээр байна. Төлөв тасрын хувьд бол бид нар энд анхааруулж хэлмээр ялангуяа 8-ыг хэрэгжт бол яг хөө цахилгааны төлбөрөөр хугацаанд төлж байгаа. Энд таслалт хийдэг юм чинь төлөвлөд хугацаанд ажиглалт үйл ажиллагаа хэвэн явуулж байгаа. Манай сумдын цахилгааны хэрэглээ жоохон өссөн байна. Манай сумд сард бол дунджаар 100-200 5 сая төгрөгийн цахилгаан авдаг. Гэтэл өнөөдөр байдлаар манай сумдын цахилгааны төлбөр 220 сая хүрсэн байна. Энэ бол 2 сар хагас мөнгө гэсэн. Ийм учраас бид нар энэ сумдын хэрэглэгч нийтдээ цахилгааны төлбөрөөр төлөөч. Энийг бол бид нар төлөхгүй цаашдаа бид сумдаа нэг хязгаарлах байна. Ягаад гэвэл энэ ихэнх сумдын нийт хэрэглэгчдийн 80-аас 85% төлбөртэй байна. Ямар нэг хэмжээгээр. Төлбөргүй хүмүүс маш цөөхөн байна. Энэ дэр онцгой хэлэхэд жишээл Алтай сум бол 17.5 сая төгрөгтэй байна. Баянор сум 25 сая. Дэлгүүр сум 29.6 сая төгрөгтэй байна. Сагсай сум 22 сая төгрөг. Улаанхас 18 сая төгрөг. Цингэл сум 28.9 сая төгрөг гэх мэт юм том сумд өртөө байна. Ийм учраас энэ сумдын хэрэгжтэй бид нар төлөө төлөхгүй тохиолдолд цаашдаа бид нар ер нь дидслан зарна. Цаашлаад сумаар нь бид хугацаагаар хязгаарлах болно гэдэг анхааруулж хэлмээр байна. Экспорт, импорт, хөл хорой сэрийн хэлтсээс иргэн таны төлөө мэргэжлийн хяналт сарын аяыг зохион байгуулж энэхүү хугацаанд олон төрлийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар мэргэжилтнүүд энд ихээр дурдлаа. Сарын аяны гол зорилго нь иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг төлхөө зохион байгуулах, иргэдэд аж ахуй нэгжид шиглэсэн зөвлөмж, мэдээллээр хангаж тулгамдж байгаа асуудлаар санал асуулга авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Мөн энэхүү аяны хүрээнд өнөөдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын сургалтын танхимд нефт, шатхуун, газрын тусны бичиг баримтыг хэрхэн боловсруулах талаар байцаагчдад зөвлөгөн зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнд нийтдээ хил хорой сэрийн 10-аад байцаагчид хамрагдсан байна. За мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд бол иргэн таны төлөө мэргэжлийн хяналт гэсэн ийм сарын аяыг бол 5 сарын 1-ээс эхлээд ингэ зохион байгуулад ажиллаж байгаа. За экспорт, импорт хилийн хорой сэрийн хяналтын чиглэлээр бол улсын хилээр орж ирж байгаа бараа төгтгөн одоо хяналт тавьдаг хяналт шалгалт тийм талаар олон нийтэд мэдээлэл өгөх, мөн одоо хяналт шалгалтаа уламж хангах, мөн аж ахуйн гадаад худалдаа эрхлэгчийн нартай уулзч тэдний санаа бодлыг сонсох ийм чиглэлийн ажлуудыг бол төлөвлөдөн зохион байгуулах чамаа. За өнөөдөр бол бид нар газрын тосны бүтээгдэхүүн импортлагч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтөд уулзж байна. За энэ дэр болохоор одоо бензин, мөн одоо дизель түлш, газ оруулж ийм компаниуд бол хамрагдаж байгаа. За газрын тосны бүтээгдэхүүний одоо тавигдах стандарт нь бол 2018 оны 10 сараас эхлэн өөрчлөгдсөн. Евро стандарт шилжсэн байгаа. Үүнтэй холбогдуулан бас одоо тавигдах шаардлага мөн энэ стандарттай холбоотой баримт төвчмүүдийн одоо гарч байгаа нийтлэг алдаа дутагдлуудыг одоо зас залруулах
чаашд одоо энэ гадаад худалдааг хөнгөвчлөх мөн одоо бонтын үйл ажиллагаа улам сайн ажируулах аж ахуйн нэгжүүд одоо аль болгоод цаад бэрхшээлийг багасгах чиглэлээр өнөөдөр санаа бодлыг сонсож мөн одоо энэ чиглэлээр гарч байгаа эрх зүйн актуудын талаар танилцуулж ийм ажлуудыг зохион байгуулалт ажиллаж байна. За эргэн таны төлөө мэрэгжлийн хэлт гэдэг сарын аян явагдаж байгаа юм байна. Энэ хүрээнд мэрэгжлийн хэлтийн газрын хөлийн хяналтын газрын байцаагч нарт бид нарт одоо сургалт зөвлөмж өглөө. 2018 оны 10 сард өөрчлөгдсөн 10 сараас хэрэгжиж эхэлсэн стандартын бензин шатуун газрын засгийн бүтээгдэхүүний стандартын шинээр гарсан шаардлагуудыг танилцуулж бичиг баримтыг зөв боловсруулах, галийн бүрдүүлэлт шаардлагатай бичиг баримтуудыг Монгол Улсын стандартад шаардлагууд нийцүүлэх гэдэг талаар сургалт арга зүйн зөвлөгөө өгч байна. Энд хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.